За, генийн түлхүүрийн нэг уншлах хий. За, өнөөдөр хэнийхийг хийх вэ? Би ингээд өөрийнхөө нууц фолдерт гэр бүл, дотны найзууд, хамаатан гээд хамгийн дотны хүмүүсийнхээ бүх генийн түлхүүрийн мэдээллийг гаргаад хадгалсан байж идэг. За, өнөөдөр ээжийнхээ генийн түлхүүрийг уншъя. Тэгэхээр энэ генийн түлхүүр гэж юу вэ гэхээр ерөнхийдөө 64 кодтай бичигдсэн юм ном байж идэг. За, маш гайхалтай монгол эмэгтэй монгол хэл рүү бас орчуулсан байдаг. За, тэгэхээр энэ түлхүүрийг уншиж байхад бол ерөөсөө хүний тэр ДНХ-д нуугдсан мэдээлэл эдгсүүд сэргэж хүнээс тийм бүтээлч мэдрэмжийг нээх чадвартай байж идэг. Тэгээ эдгээр түлхүүрийг хүн одоо тунгаан бяцлаглалын урлагаар ер нь бол сонсож, уншиж тунгаан бяцлагж байх хэрэгтэй. Тэгээ энэ тунгаан бяцлал гэдэг нь болохоор ерөөсөө хүний бодхоос илүү тийм өндөр түвшний бяцлал гэсэн үг. Энийг хийснээр одоо хүн үнэн мэдээлэлтэд нүүр тулж өөрийнхөө бие махбод, сэтгэл хөдлөл, оюун ухааны түвшинд одоо тэр үннийг шингээж авах үйл явц байж байдаг. За, тэгээд өнөөдрийн хувьд уншлагаа эхлэе. За, генийн түлхүүр нь ерөөхдөө тухайн хүний яг өөрийнх нь хэдэн онд, хэдэн сарын, хэдэн төрсөн тэр цаг хугацааны мөчлөг, байршлаас шалтгаалаад өөр өөрөөр гарч ирж идэг. Гэхдээ бид бүгд цаанаа ерөөхдөө бүх зүйл ингээд нэг цул орших учраас бид бүгд хоорондоо холбоотой. Тийм болохоор аль ч түлхүүрийг уншсан одоо тэндээс ингээд авах ухаарлал нь бид нэр ингээд нэгдмэл байна гэсэн үг. За, энэ түлхүүрийн талаар бол манай ээж өмнө нь юусоо огт сонсож байгаагүй. Би тэгээд өөрийнхөө хоолоогоор өөрийнхөө энерги эрчмээр одоо уншаад миний уншсан одоо бичлэгийг ээж маань сонсох үед одоо аль үгэн дээр аль өгүүлбэр дээр ямар мэдрэмжийг авч чинь те аль үгэн тэр хүний сэтгэлд байгаа ямар тэр сэтгэл хөдлөлийн гүн мэдрэмжүүдийг сэрэж ийн гэдгээ маш ингэж ажиглаж сонсож унших хэрэгтэй. За, би ер нь өөрөө бол ингээд аливаа зүйлийг ухаж ойлгох, унших, за бусдад хүрэхтэй маш тийм гүн чин сэтгэлээсээ за бас дээд ухамсартайгаа холбогдсон эрчим энерги илүү өндөр түвшинд авчиж байгаад мэдээллийг бол хүргэдэг. За, өнөөдрийн унших түлхүүр бол 59, 55, 20, 34 гэсэн түлхүүрүүд байна. Ерөнхийдөө профайлыг ингээд гаргаад ирэнгүүт 11 түлхүүр харагдаж байна. За, эндээс хамгийн гадна талын одоо эдийн хүчлийн ирэмбийг нь би одоо уншиж өгдөг. Тэгэхээр энэ эдийн хүчлийн ирэмбийн түлхүүрүүдийг уншсанаар хүн өөрийнхөө дотоодд болон ухамсарт юу байна? Ген дотор ямар мэдээллүүд байна гэдгийг бүр ингэж ухаарч, мэдэрч, сэрж ингэж өөр түвшинд бас хүрэх боломжтой болдгоо. За, эхний түлхүүр генийн түлхүүр 59 буюу миний амьдралын ажил юу вэ гэсэн энэ хэсгийг уншъя. За, миний амьдралын ажил буюу миний хийх гэж ирсэн зүйл. Таны амьдралын ажил хүн хоорондын харилцаатай шууд хамааралтай. Суу бэлгүүдийнхээ мөн чанартай холбоотойгоор та үнэхээр хурц ширүүн цаг үед төрж байна. Энэ дэлхийн ертөнцид тохиож буй үйл явцууд ба тэдгээрийн ирээдүйн үр дагаврууд тантай, таны хийх ажилтай салшгүй холбоотой. Таны үүрэг оролцоо гаднаасаа ямар ч хэлбэртэй харагдахаас үл хамааран хүн хоорондын хаалт, хил хязгаарыг тас татан буулгахад оршино. Энэ чиглэл та суу бэлэгтэй нэгэн боловч юуны өмнө та өөрөө түүнийг үлгэрлэснээр сая энэ бэлэг дэлгэрэх учиртай. Та үнэнч байдал цэвэр тунгалагч чанарыг үлгэрлэгч нэгэн байх ёстой. Аливааг бусдаас хааж нуух тусам таны амьдрал улмал тавтахгүй болно. Хизээ нэгэн цагт таны амьдрал эсэргүүцэлтэд тулгарах үед та өөрөөсөө би энэ хүнээс юу нуугаад байна вэ хэмээн асуух хэрэгтэй. Тухайн нууж хаагаад байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч нээлттэй илэрхийлж чадвал тэрхүү эсэргүүцэл үгүй болно. Энэхүү бэлгийг тойруулан та бүхэл амьдралаа бүтээн байгуулах боломжтой.
За дараагийн түлхүүр миний хувьсал буюу генийн түлхүүр 55 орж ирж байна. За энэ 64 түлхүүрээс энэ 55, 11, 22 гэсэн түлхүүрүүд бол маш хамгийн гол чухал түлхүүрүүд байдаг. За миний суралцах гэж ирсэн зүйл юу вэ гэж байна. Таны уйтгар гунигтай мэдрэмж амьдралын тань голлох асуудал байсаар ирсэн. Нэг л мэтгэд нэг тийм хоосон орон зай руу санаандгүй сороод оруулчихдаг тийм эрчим танд бий. Ийм вакуумд орсон мэт гунигтай, сэтгэл гутарсан, эсвэл төөрсөн мэт мэдрэмжтэй үедээ өөрийгөө маш хүчрэхэг орон зайд орсноо ухаарч ойлгох хэрэгтэй. Яг юу нь болохгүй байгаа юм бол хэмээн гайхширч түүнийг өөрчлөх гэж оролдохын оронд түүн рүү гүн гүнзгий нэгтрээрэй. Өөрөөр хэлбэл ганцаардлаас болж өөртөө төрж байгаа мэдрэмжээ бүрэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ орон зайд орсон үедээ зурагт үзэх, хөгжим сонсох, эсвэл ямар нэгэн үзэсгэлэнтэй зүйлийг бүтээх гэх мэтчлэн та юу хийхээс үл хамааран энэ мэдрэмжээ дотооддоо хүлээн зөвшөөрөх нь хамгаас чухал. Энэ орон зайгаа нөхөрлөж сурахын хэрээр амьдрал тань аажимдаа хувьсан өөрчлөгдөнө. Аажимдаа айдас таны системээс баг багаар уусч үгүй болох учиртай. Нэг л мэтгэд таны доторх тэрхүү ганцаардал ухта гүн гүнзгий хайрын тань их үүсвэр болохыг олж нэх өдөр танд ирнэ. За 3 дахь түлхүүр нь генийн түлхүүр 20. Миний цацрал буюу намайг эрүүл байлгадаг зүйл. Та бол амьд байгаагаа мэдрэхийн тулд заавал биеийн хөдөлгөөн хийж байх шаардлагатай нэгэн. Хэрэв та хөдлөхгүй бол хизээч эрүүлэнх байж чадахгүй. Мөн оюун бодолтой хуваагдхаа болж бүхэл санаа зовнил, дуусгавар болох цэвэр оршихуун ер бусын төлөвт орох хамгийн сайн арга зам бол биеийн хөдөлгөөн билээ. Таны хувьд хөдөлгөөн усаагаар мэт чухал. Тэглээгээд ямар нэгэн онцгийн шаардлагагүй эрсдэл хүлээхийн оронд аль болох өөрийгөө гайхшруулахад суралцах нь хангалттай. Та аливаа зүйлийг оролдож үзэхээс нааш ямар амар хялбар байсныг нь олж мэдэхгүй шүү дээ. Иймд ирээдүгээ бодож тунгаахад бүх сэтгэл санаагаа битгий өрөөрэй. Хэрэв сэтгэл санаа чинь зовоод байвал бие махбодоо хөдөлгөөч. Тархи толгоогоо сэргээх зүйлийг олоход суралцах хэрэгтэй. За сүүлийн түлхүүр генийн түлхүүр 34. Миний зорилго буюу надад дээд сэтгэл ханамж өгөх зүйл юу вэ? Та амьдралдаа юу ч хийсэн түүнийг хэдэн сая хүн эсвэл тоотоо хитгэн хүн хүлээн зөвшөөрөх эсхээс үл хамааран амьдралын зорилгот нь амжилтад хүрэхтэй холбоогүй. Хэн бүхнээс илүү агуу бүхнийг бүтээх боломж бололцоо танд бий боловч амжилт бүтээл гэдэг нь таны хувьд огт сонирн биш. Таны хувьд ердөө өөрийгөө умарттлаа хийж буй зүйлдээ автах нь чухал. Хөдөлгөөнөөс мэдрэх баяр хөөр бол таны хувьд амьд явах шалтгаан. Ирээдүйн тухай огтхонч бодож санаа зовлгүй хүссэн зүйлдээ өөрийгөө бүрэн зориулах нь таны хувьд амьдрал. Дийлэн хүмүүс зорилго гэдгийг хүрэх ёстой зүйл гэдэг ч таны хувьд зорилго нь биеийн хөдөлгөөнтэй холбоотой. Биеийн булчин шүрмэс, яс цус, амьсгал бүрт гоо үзэсгэлэн нь оршино. Таны зорилго цаг ямагт тохиож буй эдгээр далдын мөчүүдэд нуугддаг. За энэхүү гол түлхүүр нь уншаад дуслаа. Та бүхэн бас өөрсдийн төрсөн он сар өдөр байршлын мэдээлэл өгөөд генийн түлхүүрээ илүү өндөр өөр түвшний энерги давтамжаар надаар уншуулахыг хүсвэл миний Facebook пэйж бол please read гэсэн пэйж байгаа. За би бас YouTube сувгийнхаа description хэсэгт оруулчихъя. Пэйжээр холбогдорой.